Эпсэс одоо ялчгүй плей-офф төгсөндөө холбогдуулаад формо орж эхлэх ёстой хоёр тамирчин гарцаа авахгүй мөнх хоёр тулуу гэсэн тамирчид. За мөнх хоёрын хувьд бол яг хөө сүүлийн тоглолтууд бас харьцангуй гайгүй байгаа. Одоо Баттагийн тулуу ил тоглолтынхоо нэг химлээ болоод авчмаар байгаа. Тэгээ тоглолт Үлзэн орших. За үлзэн орших өөрөө явж роод үсрээ шидсэн. Дундын зайн шидэлт нь ойж жагаад орж байна. За тоглолтын нээлтийн оноо шүү. Jordan Harris. За гаргасан мөнх хоёр завчин дээрээс сул шидсэн. Багийн 5 дахь оноо. Гой тесрэрлээ дээ. Эргээд мөнх хоёр доор өгсөн дүүлгэн самбар доороос хоёр наалаа. За Harris бол 4 Зүйл харагдаж энэ хөвч дуусааг байхад дахин нэг удаа бөмбөг тасалсан Jordan Harris гарч ирсэн өөрөө төгсгөлөө. За энэ үзэгчтэй баяр цогц талжуулагч тоглолтын ихтэй завсралыг захиад 10 тоглох боломжтой доо болорд нь баруун даваад Мактенес татгуулсан Мактенес. За яалчгүй л бас л Зөршөх. Болордны арлаа гараад ирсэн шүү. Довтлогоон дээр за Мактенесээ хүрцээ. Гол тендинг. Жофи урайцгалтай. Тоглолт үргэлжилж байна да. Болор Эрдэнэ ямар гоё хөдөлгөөн бэ. Хоёр тоглогчийг аргалаад довтлогоо оруулчлаа. Сарвал Эрдэнэ эсрэг гоё хөдөлгөөн байсан да. Батүр харин довтлогоо алдчихлаа. Киншэ Мактенес хоёр дахь боломжийг үүсгэсэн шүү. Карникийн гарыг давуулаад тоглосон хоёр дахь боломжоор багийнхаа оног ашиглалаа. Карник руу гоё дамжуулт байсан да. Карник за Болор Эрдэнэ эсрэг онцгой төгсгөлөө. Томсгийн санчир зол жаргалын эсрэг зүүндээ нэг дохоод дундын зай шидэлт амжилттай онцлоор нэгдүгээр үеийн төгсгөлийг Гавьяатай. Эрдэнэ суул шидэж чадсан да. Эрдэнэ 3-аас орны тэгж амаргүй дээ. Бөмбөгөө барьчлаа. Задлсан дамжуултыг Jordan Harris тасалсан. Хурдан оцгонд гараад ирсэн Jordan Harris төгсгөл амжилттай. Эргээд 10 оноо боллоо. Захин гараад ирсэн. Дүүлгэн гоё дамжуулт байсан Jordan Harris. Яа. Ямар гоё дамжуулт байваа төлгөөний. Загаа Эрдэнэ эсрэг маш гоё хөдөлгөөн байсан да. 3-аас шидэлтэ оруулсан. За ахыхаа эсрэг ахаад ахыгаа их гоё аргацсан дамжуулт завжин дээр ирсэн Батүрийн одын зай шидэлт амжилттай болсон. Дамжуулт KJ Мактенес солгоо төгсгөл. За хамгаалагч нь хэн байх нь хамаалалтай да. Эрдэнэ алхамтаа томруулсан хийж болохгүй товтлон гаацсан. За гэхдээ ужигнаа дундаас байсан KJ Карники өдөөс за гарын давуулаа товтлчоод байгаа да. Хийж дуусаагүй байхад яг л нөгөө товтлогоо дахиад хийлээ. Jordan Harris эсрэг шахаад явсан шүү Нямцогт. Нямцогт биеэр илүүргэсэн шүү. Довтлогоог тооцох юм байна. Довтлооны ялтааг Нямцогт өөрт нь өглөө. Harris за доошоо шатаж өгсөн. Ижисүгийн довтлогын амжилттай нэмээд Батүрээс адаа салгасан. Эвсийнхэн ямар нэгэн аюулгүй эсрэг багийн бүс рүү ороод ирсэн. Harris ямар гоё ур чадвар бай довтлогын амжилттай. Эрдэнэ Harris Янаруугаар эргэсэн өөрийгөө ямар гоё суулж байна. Jordan Harris 2 болон 3 дугаар байрт хүчилж байгаа багуудын хоорондын солилцоо гэсэн Ижисүгийн нөө энэ бол Эпсиалд рүүстэйш болцсон байгаа. Болорд нь баруунда хурдаар тойрсон их өндөр замбарцаа. За энэ залуу бол өнөөдөр үнэхээр сайн байна. Мактенес за Карники эсрэг их өндөр замбарцсан тоглохын амжилтгүй тийм 2 дахь боломжийг үүсгэсэн. 30 дахь оноо боллоо. Тулгын өөрөө яваад орсон. Ямар гоё дамжуултыг өгчвөө. Яа, Эпсийн багийн тоглолт өнөөдөр үнэхээр супер байна. Таслагчлаа. Инх ойсоглон Харрисын өдөөс ямар гоё төгсгөл вэ. За ялангуяа бусад тоглогч ярьж ирсэн. Сарвал Эрдэнэ инх ойсоглон харин цогцсон. Гэтэ Карник дээр ирчлээ. Түүнийг Карник онооллоо. Багаатай холбоотой байгаа. Үлзэн орших бөмбөг тасалсан. Хурдан довтлогонд гарч ирээд 2 оноо. Болор Эрдэнэ гоё дамжуулт KJ Мактенес дүлсгөөний өдөөс товтлсон тооцсон нэмэлтний шидэлтийг үүсгэн. Мактенес хоёр хамгаалагчийн голоос бөмбөгөө хаалцсан. Үлзэн оршихын ямар гоё дамжуулт вэ? Яа, SGF-ийн шоу тайм үргэлж хэм дамжуулттай. Ихэлсэн дундаас ихэлсэн хэрэгтэй 2 оног багтаа авчирлаа. Батүр за их гоё дамжуултууд явсан. Тийм хөдөлтөд байгаас оноо авснаар Скарнигэр сүүлийн 2 тоглолт юу алдж байна. Дүлгөн за багийн хамтагч яадаг болчихсан. За дүлгөөний тоглолт за ижсэн бөмбөг дууцсан дүлгөн өөрөө шидэж байгаа юм байна. Гавигийн дүлгөө 2 дараа 46-тай. Байгаа юм байна. KJ Мактенесийн довтлогоо яаж байгаад орсон.
За болордны эсрэг баруундаа тойрхож үзсэн. Тэгээд энэ хоёр тамирчин одоо зурд гэдэг нь бол ер нь ялгаагүй болоо да. Араас холоор гараад тий. За дүүлгэн дараас нь 4 оноо. Манерсаас нэгэн эсрэг гуруулаа гараад ирсэн байгаа. Кишэ Мактанис заараараа төгсгсөн. За ижээс утгаад мөн хоёр тулуй зайнуудаа нөгөө жавжнаас шийдсэн Батагийн тулуй за хоёр шидэлтэй бол дарааж алдахгүй. Санчир зай гараад ирсэн 40 тал дээрээс явуулсан Тунгалгийн Санчирын 3 оноо. За Манерсын дотооны мөрсөд зөрөө. Jordan Harris зөрөөд хариу өгсөн шидэлтэй амжилттай болсон. Тэрвэрт заслаа өгсөн мөнх төвшин зай байсан шийдсэнгүү дээ. За Мактенес ер нь эргэцсэн түүн дээр нь мөнх төвшин 3 оноогоор тухайн нэлээсэн. Болор Эрдэнэ талбай төвөө шидэж амжсан шүү. Ганц цогны Болор Эрдэнэ талбай төвөө шидэлтэд оруулчлаа. Буцаад 13 оноогоор Санчир нэг дохиж үтсэн Карники эсрэг нэг илүү дамжуултаар Мактенесийг суулсан. Ухаалаг байлаа. Найдвартай оноог л авлаа да. Надаа шидсэнгүй. Дохио тодгооны секунд дуусж байгаа да. Санчир дээр бөмбөг ирсэн. Санчир ихний хараа шидэх байсан баха сая. Нэг зас нь буруутчлаа. За үлцэн өршгөө эсрэг баруундаа хомж орсон Мактенес бөмбөгийг үлээгээд авцсан. Эргээд хөөргөд явуулсан. За Мактенесийн баруун зүүн айлч гарын яг энэ мэдээ эсрэг тодгооны секунд доошлцсон байгаа та цаана үлцэн өршг суларсан. Хамаалагчаа дохио даргалсан үлцэн өршг гурваас. Болор Эрдэнэ инх хойсглан аваа шууд гараас гаргасан. Инх хойсглангийн шидэлтэй амжилттай болсноор онооны зөрүү 7 болсон. Саруул Эрдэнэ гоё дамжуулт байсан да дүүлгэн Ижээсүүдэр бөмбөг ирсэн Ижээсүү хитэн цагаан өсөлтөд тоглолчийн дундаас оноо авсан. Болор Эрдэнэ баруунда тойроод орцсон Болор Эрдэнэ бодтолтой онголтой дэндүү хэлбэрхэн байжээ. За энэ үуч чадсан. Гэргээ Болор Эрдэнээр бөмбөг ирлээ. Болор Эрдэнэ шууд шийдсэн. Ганц олбонгийн Болор Эрдэнэ онооны зүрх 2 болголоо. Түүний шижид гоё болсон да. Харис зай гараад ирсэндээ Jordan Harris хариуг нь тэрд орно гэж байна. Бөмбөг авсан. Саруулыг ардаа үлдээсэн шүү. Болор Эрдэнэ Кишэ Мактанис Сесред явсан дотоо гаалсан. Инх байсгалан нэмээд авсан. Хэрэгтэй инх байсгалан. Зүүндээ цаад маш хэцүү байдлаас явуулсан шийдэлтэй амжилтгүй Ижээсүү хамгаалтын самбарыг авснаар инхүү тоглолт дуусчээ үзэгчтэй. Эйнэндал SJPS-ийг ялтыг байгуулж байна үзэгчтэй. Улирлын харьцаа инхүү 2-1 болж байна SJPS.